За цэвэрт ямар болох вэ? За хоёр цэцэлтэй хоорондоо өөрөөс нэг зэрэг хөтлсөн гараад 4 цаг явсны дараа хоорондох зай 30 км болсон. За нэгдүгээр цэцэлтэй хоёр хотын хоорондох зай 10 цаг туулдаг. Хоёрдугаар нь 12 цаг туулдаг бол тэд нэгэн цаг гарснаас хойш хэдэн цагийн дараа уулзах гэж. За нэгдүгээр цэцэлтэй хүнийг хурдыг би нэгдүгээр цэцэлтэй хүний хурдыг би x гэж. За хоёрдугаар цэцэлтэй хүний хурдыг би y гэж. За хоёр хотын хоорондох зай А хотоос Б хотод зай бол энийг би S гэж. За энэс. За нэгдүгээр цэцэлтэй хүн 10 цагт туулдаг гэдэг бол ийм гэсэн үг. Нэгдүгээр цэцэлтэй хүн гэдэг бол замын хурд гэдэг бол замыг хугацаанд туулсан хугацаа. Хоёрдугаар цэцэлтэй хүн 12 цагт туулдаг учраас S-ийг хуваах 12. За тус бүрийн хурдны юм байна. Нэгдүгээр хурд, хоёрдугаар хурд гэсэн. За одоо угтсан нэгэн цаг гараад 4 цаг явна гэж үгүй ямар зам туулах вэ гэхээр 4 цаг явна гэж 4 цагийн хугацааг хурдаар үржүүлэх юм бол ойртож байгаа өөдөөс угтсан гарч байгаа ойртож байгаа хурд нь нийлдэг хурд. Ийм хурдтайгаар ойртно. За ийм хурдаар 4 цагийн үржүүлэх юм энэ явсан зам байна. Тэрэн дээр хоорондоо яваагүй дутуу орсон 32 км нэмэх юм бол энэ нийт S зам байна. S зам. За тэгвэл тэд гарснаас хойш хэдэн цагийн дараа уулзах вэ гэдгийг олоход юм болно гэж. S-ийг хуваах S зам. Хоёр хотын хооронд зай. X-ийн хүний энэ хэдвэ гэдгийг олох хэрэгтэй байна. За энэ доод хэвчлээс 4-ийг үүчих. За би S-с нэг ийш гаргасч. S-с хасах нь 4-ийг үүчих. За X-дээр нэг орно гэж. 10-ны S-с S-дээр 12-ны S. За энэ бол тэнцүү. Нөгөө талаас 32. За энэ хэвчлээ. Энэ чинь 12 чинь 60. 60-ыг 4-т хураачих юм бол болохоор S-с хасах нь 60-ыг 4-т хураач 15-ны. За энэ 60 болох юм байна шүү дээ. 6 энэ 60 болох юм 5 чинь 5 6-аар 11-ээс 11-ээс тэнцүү 32 гэж гарсан байна. За энэс 15-ны ийш 15-аас 12-аас 4 тийм 4 S тэнцүү 8-ыг үржих нь 15 гэсэн. Энэ бол зам гэж байна. Хоорондох 5-120 км юм хоорондох зай. За одоо энэ 120 олчлоо. Одоо энэ нэг болчих. X гэдэг бол 120 гарахгүй 12. Y гэдэг бол 120 12 10. За эндээс маань S-ийг хуваах X-ийн нэг юу болох ч. Хоёулаа угталцсан гараад хэдэн цагийн дараа уулзах байх гэх тийм. Тэгэхээр нийт бол 120 км замыг нэг нь 12 км цагийн уртаа нэг нь 10 км цагийн уртаа өөдөөс явна гэдэг бол нийт 22 км цагийн уртаа ойртох гэсэн. За ойртож ийм уртаа явсаар 120 км замыг хэдэн цагийн уртаа туулах гэдэг нь гарч ирж байна. Тэгээд энэс за хоёр дугаарх юм бол 11-ний 60 буюу 5 мөр 55 гэсэн тийм 5 мөр 11-ний 5 цаг явах юм байна. За энэс 5 мөр 11-ний 5 цаг явах буюу манай тестэн дээр зөв хариулт нь бол C хариулт болж таарлаа.